Удахгүй болох Дархан хотын ойн баярыг өгтөж аймгийн хэмжээнд нэлээдгүй ажил өрнөж байгаагийн нэг нь шарилжгүй дархан хөтөлбөр үлээ. Өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээс эхлэн хотынхоо өн үзэмжийг сайжруулах цаашлаад иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж олон ч бүтээлч ажлыг уг хөтөлбөрийн хүрээнд өрнүүлж чадсан юм а. Тухайлбал хөтөлбөрийн хилтэст бүртгэлтэй байсан ажилгүй иргэдийг төр хугацаагаар ажлын байраар хангаж чадсан байна. Өнөөдөр 1 сарын турш үргэлжилж байгаа шарилж хөтөлбөрийн хүрээнд устгасан хогийн ургамлыг татан зайлуулах ажлыг эхлээд байна. За аймгийн засдрага 01 албан даалгавар мөн иргэдүүрийн даргын хамтарсан захирамжийн дагуу 01 албан даалгаврын дагуу шарилжгүй дархан аяны үрээг бол үндсэндээ бол сарын хугацаанд явууллаа. Одоо өнөөдөрсөн бас энэ аян бол дуусаагүй байна. Бас энэ аяны хүрээнд бол одоо нэлээдгүй энэ зуны хувьд бол одоо шарилжийг устгах ажил бол явагдаагүй мэлээ. Тэгээд энэ ажлыг авснаас хойш одоо сар бол үндсэндээ бол шарилжгүй дархан аяны хүрээнд шарилжтай ингээд тэмцэж байна. Тэгээд энэ бол одоо Дархан хотын ард иргэдийн хүүхэд залуучууд болон одоо төс борлогын хүн болгонд одоо тулгамж байгаа асуудлын нэгэ эрүүл мэндэд одоо хортой талаасаа бол тийм учраас одоо ард иргэд албан байгууллагууд тийм аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана гэдэг одоо фэйсбүүкүүд дээр одоо манай нийт агуулгын фэйсбүүк дээр одоо тавьсан байгаа. Энд бол одоо эрдэмтэн мэрэгд тийм одоо хөдөө аж ахуйн газрын одоо эрдэмтэн мэрэгдтэй одоо хамтарч ажиллах бол бэлэн байгаа. Энд бол одоо Дархан хотын хэмжээнд бол одоо нийт 85 мянган гаруй метр газрыг бол одоо шарилжийг одоо харилгаад цэвэрлээд ингээд явж байна. Тэгээ өнөөдөр бол үндсэндээ бол Дархан хотын нэг нэлээдгүй хэмжээний шарилжийг устгаад одоо татан зайлуулах ажлыг зохион байгуулад явж байна. Энэ дээр бол одоо манай төмөрлөгийн үйлдвэр, дулаан, станц албан газрууд одоо нийгмийн хариуцлагыг одоо нэлээдгүй өндөр хэмжээнд бид нарт тусалж дэмжиж байна. Тэгээд энэ бас байгууллагуудаа бас баярлсан талархсан илэрхийлье. Тэгээд шарилж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн засгийн зүгээс 6 автомат хадуур, 20 гаруй энгийн хадуур хаачаар хангаж өгсөн бол бусад аж ахуйн нэгж байгууллага болон хилтэс албадууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан машин техник хүн хүчээр туслаж байгаа юм а. Энэ ирчээрээ 3 жил үр дүнтэй тэмцэхэд Дархан хот шарилжнаасаа бүрэн салах боломжтой гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд үндсэн хуулийн заагдсан журам түргээ ухамсарлаж хамтдаа шарилжаа цэвэрлэхийг уриалж байна. Бид хамтдаа байж хамтдаа шарилжаа устгацгаая.